Төмөр гэдэг бол Барлас совгийн таргай ноёны хүү. За тэгээд одоо зарим нь бол төмөр бол Узбек байсан, зарим нь үгүй яалаа гэж наадах чинь Монгол байсан. Зарим нь үгүй яалаа гэж наа чинь Түрк байсан гэл, Түрэг байсан гэд. Ингээ маргаанууд их явдаг. Тэгээ энэ дээр яг мэдээж хэрэг тэр үеийн Барласууд бол төрөгжсөн Барласууд байсан л та. Ягаад гэвэл Барласын харчаар ноён сохоос ицсэн харчаар ноён хоёр одоо Тэмүүжнийг дагаад ирэх үе нуус төвчөнд дурдгдсан байдаг. Тэгээ энэ харчаар ноён бол цагаадад өгч явуулсан Барласуудтай хамт тэгээд эдгээр чинь дундад дац дээрж сууршаад тэгээд одоо энэ Мавринахарт ноёрхох одоо ноёдуудын нэг болсон ийм түүхтэй. Кино зургийг авсан операторын өөрийнх нь дурсснаар бол яг энэ бунхныг нээх гэж яхад урт цагаан ийм өмсгөлтэй, цагаан чалмаатай, урт цагаан сахалтай 3 хүн ирж энэ эрдэмтдийн ноёнтой нь уулзъя гэдэг. Тэгээд Герасимов гэдэг одоо энэ түүхчлээ. Энэ хүн гарч уулзсан чинь тэд нар бол манай Аллах бурхны сударт бол энэ бунхныг нээх юм бол дайны сахиусан тэнгэр гарч одоо дэлхийн ертөнц цусан думбаж одоо сая хүн үргдэнэ гэдэг юм аа. Тийм учраас та нар бити нэгээч гэж гуйсан гэж. Тэгээд Герасимов бол үгүй бид нар тийм буш мухан тонж байгаа хүмүүс биш. Эрдэм шинжилгээ судалгаа хийж байгаа. Тэгээд энийг чи ингээд гаргаж аваад судалчаад буцаагаад хийчих штэ гэдэг. Ингэж хэлээ. Тэгээд 6 сарын 21-нд нээсэн, 6 сарын 22-нд одоо эх орны дан гэж нэрлэгдэх зөвлөлт Германы дан. Төмөр хаан Баязидыг олзонд орсон бахаар нь очиж юу яасан байгаа. Иргэсэн байгаа. Тэгээ эргээд Баязидыг хараад тачганд л инээсэн гинэ. Тэгээ Баязид чи одоо намайг олзонд орсон гэдээ доромжилж гин үү гэд. Тэгсэн чи үгүйг. Тэг яахлаараа хорвоо сохор доглон хоёр амтнд ингэ захирагч идэг байна гэж бодоод инээд хөрлөө гэж. Нөхөр доглон нөгөөх нь хараа муудаг байхгүй. Тэгээ Баязидыг торнд хадгалж исэн гэ. За тэр Баязидтай бол зүгээр одоо түүхэн баримтыг үзэхэд Төмөр хаан тийм муу харьцаагүй болтой юм шиг байдаг. Яг л дараа нь хүүхдүүд нь тэр Туркийн нутгийг хуугаад өгсөн байхгүй. Сайн бацааны үзэх сонсогчдоо гэгцэн түүх подкастын ээлж дугаар явж байна. За та бүхэн мэдж байгаа. Сард ямар нэг том түүхэн хүний талаар намтарчилсан сэдв нэвтрүүлэг явдаг. За энэ удаад бид нар Доглон Төмөр хааны талаар ярилцахаар бэлдсэн байгаа. Энэ сэдв бас нэлээд хэдэн сар хойшлогдоод уул нэлээд эрт бэлтгэгдсэн төлөвлөгдсөн сэдв. Хойшлогцоор сая чи бараг сүбэдэж энэс эхлээл түлхэгдсэн баха. Сүбэдэн илүү хүчтэй л байсан баг. Тэгээд араас нь хайдууч ихэд орцсон шүү дээ. Тэгэл ингээл явсаар. За мэдээж гол нь Доглон Төмөр гэдэг хаан дээр энэ угсаа гарлын үед бол нэлийн түүхэнд маргаантай сэдв байдаг. Энэ талаар яриагаа эхлэх баах угсаа гарлын үед. Хоёрд нь энэ хүний тухайн үеийн нөхцөл байдал холбоотой яриа бас явагдана. Тэгвэл гиснээс нөгөө X платформ дээр одоо хуучнаар Twitter дээр нэг нөхөр намайг тэгээд дамжуулсан байлээ. Эмэгтэй хүнтэй уулзахдаа өөрөө чинь төрсэн улс төрийн нөхцөл байдал геополитик нөхцөл байдал ямар байсан бэ гэж асуухаас буцахгүй гэд багийн жир гэдэг нөхөр намайг явуулсан байлээ. Би одоо асуултаа эсрэгээр нэг гэж байна. Ямар нөхцөл байдалд Доглон Төмөр төрсэн бэ гэж. Тэгээ энэ дээр бидний фон бол болгож хэрглэж байгаа зураг бол Доглон Төмрийн гавлын яс. За тэрнийг унсан Актемич Герасимов гэдэг хүн. Тэгээд энэ гавлын яснаас төрхийн сэргийсэн энэ байдал юм байгаа. Энэ хүний одоо төрсөн үе тэрийг бол бид нар нөгөө ёстой чиний хэлдгэр геополитикийн нөхцөл байдлаар нь авч үзэх юм бол энэ хүнийг төрж явах үед энэ ч одоо 1300 хэдэн он төрлөө да. Энэ үед бол үнэхээр Илхан тулс задарч сөнөөд Юан улс
задраад Тоон Төмөр хаан язгуурын Монгол нутг руугаа хөөгдөд Алтан ордын улс сулраад нөгөө 20 жилийн бүдлээн болсон гэдээ хоёлаа ярьж ирсэн шүү дээ. 20 жилийн дотор 25 хаан одоо томилогдсон үе гэж. Яг ийм Монголын улсууд задарч бутарч исэн үед энэ Төмөр гэдэг хүн түүхийн тавцсан дээр гарч ирсэн байна. Цагаатай улс мөн ялгаагүй. Цагаатай улс чинь Мавринахар гэдэг одоо нөгөө Сейдарья, Амударья хоёр мөрний хөндөд байдаг суурин иргэншилтэй хэсэг. Нөгөө талд нь Моголистан гэдэг одоогийн Шинжаан хүртэл тал нутгийг эзэгнэсэн Моголистан гэдэг одоо нутаг. Тэгээ тэнд байгаа улсуудаа бол Монголууд гэж. Өөрөөр хэлбэл Перс хэлний Монгол гэдэг үг байгаа юм л да. Тэгээ энийг сүүлд нь юу яах вэ? Халах ойрд гэд нөхцөл байдал яриад ирэхээр бид нэг халах ойрдоо л яриад идэг штеп. Энэ Монголууд гэж байсан штеп. Энд ч бас тэр хавийн геополитик технологижсэн хүчин байсан гэдгийг бас хэлхэн зүйтэй баг. Тэгээ энэ үед бол Төмөр гэдэг хүн одоо мэдлсэн баг. Төмөр гэдэг бол Барлас совгийн таргай ноёны хүү. За тэгээд одоо зарим нь бол Төмөр бол Узбек байсан, зарим нь үгүй яалаа гэж наадах чинь Монгол байсан гэх. Зарим нь үгүй яалаа гэж наад чинь Түрк байсан гэл, Түрэг байсан гэд. Ингээ маргаанууд их явдаг. Тэгээ энэ дээр яг мэдээж хэрэг тэр үеийн барласууд бол төрөгжсөн барласууд байсан л да. Ягаад гэвэл барласын харчаар ноён сохоос ицсэн харчаар ноён хоёр одоо Тэмүүжнийг дагаад ирэх үе нуус товчонд дурддагдсан байдаг. Тэгээ энэ харчаар ноён бол цагаатад өгч явуулсан барласуудтай хамт тэгээд эдгээр чинь дундад хацд ирж сууршаад тэгээд одоо энэ Мавринахарт ноёрхох одоо ноёдуудын нэг болсон ийм түүхтэй. Тэгээд Төмрийг ямар хүн байсан бэ гэдгийг харах одоо яа гэх юм бол одоо энэ Төмөр хааны булш чинь Узбекийн Самарканд хотод Гүрэмир гэдэг бунхан дотор байж байгаа шүү дээ. Их том ногоон хаш австай. Тэгээд тэр хаш авсан дээр нь Төмөр хааны ач хүү Улугбекийн сийлсэн бичиг байдаг. Улугбек гэд хүмүүс нэг одон оронч Улугбек гэдгээр нь жоохон гадралдаг байж магадгүй тий. Агтлын чинь Төмөр хааны ач хүү бас чамгүй сайн байлддаг. Эрдэмтнээсээ гадна бас мундаг харгас сэтгээд байсан шүү. Бас тэрийг хэлхэн зүйтэй баг. Тэгээ би энэ юун дээр юуны буршныхын таган дээр бичсэн сийлсэн үгсийг одоо орчуулад унших юм бол энэ бол Тумнай хааны хүү Эмир Күчлээ, түүний хүү Эмир Ярданч Барлас, түүний хүү Эмир Сигүн Жинчин, түүний хүү Карачаар Нуян, түүний хүү Эмир Анжил, түүний хүү Эмир Айлангир, түүний хүү Эмир Бэргүл, түүний хүү Эмир Таргай, түүний хүү Эмир Төмөр хүргэн их султааны шаарил билгөө гэд. Тэгээд цаашд мэдхийг хүсвэл дээд хээж нь Алакова нэртэй байсан бөгөөд Алангоо гэж байгаа. Алакова нэртэй байсан бөгөөд шударгазан ариун мөрөөр алдарсан нэгэн байжээ. Тэрбээр нэг удаа тооноор нь хүний дүрээр орж ирсэн чоноос хөл хүнд болсон бөгөөд тэр чон өөрийгөө Абу Талибын хүү үнэн сүтнүүдийн захирагч Алигийн удмын хүн гэж хэлсэн билээ. Одоо нөгөө Алангоо ээж тэр гэрийн тооноор нь нөгөө гэрэл орж ирээд тэгээд жирэмсэн болоод нуус тавчааны шууд кап битсэн шүү. Тийм. Гэхдээ яг хөө нөгөө чон ер нь бол нөгөө Алангоо ээжийн хөвгүүд чинь энэ Малиг Баяудын нөхрөл энийг хийгээд байна гэж хардаад байсан гэсэн. Энэ дээр бол Абу Талибын хүү үнэн сүсгтнүүдийн захирагч Алигийн удмын хүн болчиход байна шүү дээ. Тэгээд түүний үгийг үнэн гэж нотлно. Түүний сайн удмынхан үеийн үед ертөнцийг захирах болно. 807 оны Шагбан сарын 14-нд мөнх бусыг үзүүлв. Энэ чулууг Житагийн аяны дараа Улугбек хүргэн талбай өгсөн баг. Энэ 807 оны Шагбан сарын 14 гэдэг нь 1405 оны 2 сарын 19 буюу Төмөр хаан нас орсон өдрийг ингэж бичиж үлдээсэн байгаа юм л да. За тэгээд энэ одоо нэрсийг нуус тавчаатайгаа тулгая. Энэ дээр дурдгдсан байгаа нэрсүүд. За энэ дээр жишээлхэд Бодончир мөнхөг тэрийг Эмир Бузанжираа гэж бичсэн байна. За Бодончир мөнхөгийн хүү Бухуг Эмир Бука. Түүний хүү Тудун Минийг Эмир Тутунчинаа гэж бичсэн. За тэгээд Тудун Минингийн хүү Хайдуу хааныг болохоор Хайдун ханаа гэж бичсэн. За тэгээд Хайдуугийн хүү
Байшинхор догшинг. Эмир Баясунгарын гэдэг бичсэн баг. За тэгээд тэрний хүү Тумбнаас эцэнгийн Тумнаа хаан. Тумбнаас эцэн хүү Хачуулыг хачуулаа. Тэгээд тэрний хүү Эрдэмт баруулаа гэж одоо нуус төвчөн дээр гараад байгаа нэрсүүчтэй. Тэгээд тэрийг болохоор Эрчанчи барлаас гэж. Тэгээд тэрний хүү Сохоос эцэн Сегүн Чинчин гэдэг. Тэгээд Сохоос эцэнгийн хүү Харчаар ноёныг Карачаар ноён гэдэг. Тэгээд энэ Сохоос эцэн Карачаар ноён хоёр бол нуус төвчөнд дурддагдсан 1186 оны үед Тэмүүжин Жамуха ноёноос салж нүүхэд дагаар ирсэн барласын Сохоос эцэн Харчаар ноён хоёрыг хэлж байгаа. За тэгээд мэдээж Харчаар цагаадаг дагаад Мавринахард очсон. Тэгээд тэрний дараа дурддагж байгаа Эмир Анжил, Эмир Айлангэр, Эмир Бэргүл, Эмир Тарга гэж. Эмир гэдэг ахыг бодоход эдгээр чинь ноёдууд байна. Энэ тэгээд Тарга ноёны хүү Төмөр гэж. Ийм хүн байгаа юм да. Энэ тэгээд мэдээж хэрэг энэ бол хаан биш. Тэ? Барласын нэг ноёны хүү. Баг залуу наснаасаа бол одоо бидний хэлдгээр дүрсгүй явсан гэх юм уу да тий. Тэгээ бас энэ тэнд жоохон дээрэм хийдэг. Тэгээ тэр үед нөгөө угаасаа цагаатай ус хямралд орцсон, нэгдсэн захиргаагүй болцсон. Ингээд дээрэм бас нэлээд их явдаг байсан үед. Тэгээд энийг чинь нөгөө бас сүрхий зөрөгтэй дээрмээ их амжилттай хийгээд идэг учраас ингээ хүмүүс дагалдаж ирсээр байгаад бүр нэг үедээ маань хүн чинь бараг 200 300 цэрэгтэй болоод авсан байгаа. Энэ бүр залуу насын л ярьж байна. Дээрмийн бүлэг байгуулсан гэсэн үг. Одоогийнхаар бол тэгж л хэлэх байх та зүгээр тэр үед бол юу гэх юм бэ? Одоо сайхан нөхөр цэрэгтэй болоод угаасаа бүгд бие бинийгээ дээрмжсэн үед нөхөр бол одоо өөрөө л юу хийжсэн гэж хэлж болно л доо. Тэгэд тэр ер нь мань хөдий олдсон дээрээс Ибн Арбшах гэж нэг мусульманы түүхч бай. Тэр бол төмөртэй өөрөөтэй бичлэн олон удаа уулзсан шүү дээ. Тэгээ тэр бичгтээ бол төмөр бол түрэг болоод монгол хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байсан гэд дурссан байдаг. Тэгэхээр зэрэг түрэг бол төмөр бол монгол хэлтэй хүн байсан гэсэн үг. Хоёрдугаар Арбшах бичгтээ бол их өндөр нуруутай, өргөн тухтай, том толгойтой, чанга дуутай. За хүч чадал нь эр зөрөгтэйгөө нэгэн адил ихтэй, цагаан царайтай улаан хацартай гэж. Тэгэд өргөн цээжтэй, бүдүүн хуруутай, урт шилбэтэй, их хүчрхэг булчинтай хүн байсан. Урт сахалтай, баруун гар хөлн гэмтэлтэй, тэгтээ дөлгөөн харцтай ийм хүн байсан юм а гэж. Тэгээ энэ Төмөр хааны бунхны чинь 1941 оны 6 сарын 21-нд анх нээсэн шүү дээ. Тэгээ тэр бунхнаас гарч ирсэн одоо шарил бол 172 см өндөртэй. Баруун хөл баруун гар хоёр нь одоо гэмтэлтэй тийм хүний шарил гарсан гэж. Тэгэхээр 172 см гэдэг бол дунд цууны хувьд бол их өндөр нуруутай хүнд тооцогдсон шүү дээ. Чивтэйч одоо дунд цуунд яваад чил ер нь өндөртөө орох уу? Өндөртөө орно шүү дээ. Тэр үед хүмүүс их намхан байсан гэд бодох юм бол. Тэгээ энэ буухныг нээсэн бас их сонин түүхтэй л дээ. Тэгээд ер нь Төмөр хааны шарил тэнд байгааг бүгдээрээ мэддэг байсан. Тэгээд тэрий чинь олон жил судалж байгаад тэгээд 1941 оны 6 сарын 21. Тэгэхдээ 6 сарын 18-нд зөвхөн засгийн газрын хуралдаанаар энэ бунхныг нээж болно гэдэг шийдвэр гаргасан баг. Бас их сонин. Зөвхөн засгийн газар зүгээр нэг бунхан нэх судлаар хуралдана гэд боддоо. Тэгэхээр зэрэг энэ их тийм сонирхолтой бөгөөд ноцтой асуудал байсан байгаа байхгүй. Засгийн газар хуралдчихиж за одоо нээж болно гэдэг шийдвэр гарна гэдэг чинь. Энэний нарийн түүх нэг тэгж одоо болтол нэг ягаагүй. Тэгэхдээ одоо энэ юуг бол кино зургийг авсан операторын өөрийнх нь дурсснаар бол яг энэ бунхныг нээх гэж яхад урт цагаан юм өмсгөлтэй, цагаан чалмаатай, урт цагаан сахалтай 3 хүн ирж тэгээ энэ эрдэмтдийн ноёнтой нь уулзъя гэдэг. Тэгээд Герасимов гэдэг одоо энэ түүхчлээ. Энэ хүн гарч уулзсан чинь тэд нар бол манай Аллах бурхны сударт бол энэ бунхныг нээх юм бол
дайны сахиусан тэнгэр гарч одоо дэлхийн ертөнц цусан думбаж одоо сая хүн үргдэнэ гэдэг юм аа. Тийм учраас та нар бити нэгээч гэж гуйсан гэж. Тэгээд Герасимов бол үгүй бид нар тийм буш мухан тонж байгаа хүмүүс биш. Эрдэм шинжилгээ судалгаа хийж байгаа. Тэгээд энийг чи ингээд гаргаж аваад судалчаад буцаагаад хийчихэн штэ гэдэг. Ингэж хэлээ. Тэгээд 6 сарын 21-нд нээсэн. 6 сарын 22-нд одоо эх орны дан гэж нэрлэгдсэн. Зөвлөлт Германы дан. Дэлхийн 2 дугаар дан чинь 39 оны 9 сарын 1-нд эхэлсэн штэ. Эхэлсэн л байсан юм шүү. Тэгвэл зөвлөлт Германы дан эхэлж байгаа 6 сарын 22-нд. Нэг тийм сонирхолтой тийм домог байдгийг. Тэгээд за тэрний цаашаа үргэлжлэлүүд нь бол итгэхэд их бэрх. Одоо жишээлийн Төмөр хааны төрхийг ингээд сэргээсэн гэд түрүү зураг харууллаа шүү дээ. Тэгээд тэрийг анхны сэргээсэн дүрийн стайлд үзүүлсэн чинь стайлын их цочоод энэ юу яагаад чи ийм царайтай хүн байх учиргүй наадхаа арай зөөлөл гэж хэлсэн гэд. Тэгээд тэр анхны эскиз нь байхгүй болцсон устгацсан гэж ярьдаг юм билий. Тэгээд саяын гаргадаг бол жоохон тийм царай зүсийг зөөлөж гаргасан гэж ингэж яадаг. Тэгээд 1941 оны 12 дугаар сард дахиад зөвлөлт засгийн газрын шийдвэрээр Төмөр хааны одоо шарилыг онгоцоор Самаркандад буцааж явуулчаад бунханд нь хийгээд бунхныг хансах гэж. Тэгээд 41 оны 12 сард Москвагийн дэрэгдэх тулдаанаас эхлээд улаан арми Германы армийг буцаагч гэсэн юм а гэдэг юм домогтой. Тэр байтугай тэр буцаагаад шарилыг авч явсан онгоц фронтын журмыг ингээд дагаж ниссэн тэр гэсэн ийм домогуд. Тэрийг бол би бодтой баримтыг нь бол мэдэхгүй. Гэхдээ тийм домогнууд байдаг л да. Тэгэхээр зэрэг энэ үнийг бол дайны сахиусан тэнгэр гэж одоо бүгд итгэдэг байсан гэж ийм домогтой байна. Та түрүүний зургийг дахиад гаргаад ирдээ. Төмөр хааны тий одоо тухайн хүний хэлснээр бол Монгол түрк хэлтэй байсан гэж байна. За тэгээд тэр шарил дээрх бичвэрээс харахад Алтан ургийн гаралтай гэдгийг нь нотолж байгаа шүү. Их талаасаа гэсэн үг бахан тий. Тэгээ эн чи одоо Тумбаны сэцэнгээс эхлээд хиядууд нэг тийшээ салбарлаад барласууд нөгөө тийшээ салбарлаад явчихж байгаа байхгүй. Тэгээд Тумбаны сэцэнгээс дээшээгээ ярих юм бол эн чи явсаар угаад Алангой ээж дээр л очиж байгаа шүү дээ. Түргдсэн гэдэг нь болохоор тухайлбал түрк хэлтэй соёлтой шашин ислам шинтэй байгаа юм тийм үү? Тийм, исламын шашинд бол байна. Тийм. Энэ хүний царай төрхийг харахад бол энэ Монгол төрх гэх юм баг алга шүү дээ. Тэр чигээрээ. Энэ чинь орос хүн сэргээж байгаа шүү дээ. За. Тэгээ одоо мэдэхгүй чи энэ гавлын ясны нүдний ухархай байна шүү дээ. Энэ нь одоо онигор нүд байсан уу, ийм жоохон дүрлгэрдүү нүд байсан уу гэдгийг тэрийг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Яг энэ хүн бол энэ Самарканд хавьяас авчирсан юм чинь гээд жоохон үзбекчүү маягийн төрх зурцсан байгаа. Зөвхөн Төмөр хааны одоо амьд байх үед нь гэхдээ энийг одоо яг харж зурсан гэж бид хэлж чадахгүй. Гэхдээ амьд байх үед нь зурсан энэ зураг нь энэ. Энэ бол одоо нэг тийм үзбек төрхтэй хүн биш байгаа юм шүү дээ. Ер нь нэг тийм монголчууд царайтай ийм хүн болж таарад байгаа юм да. Мэдээж Төмөр хааныг хүмүүжүүлэхэд монголчууд Монгол их талаас нэлийн хүмүүс нөлөөсөн баг. Тэг яг нь ер нь бол биш дээ. Таргай ноён гэдэг бол бас барласын захирагч биш байсан. Зөвхөн барласын нэг ноён. Тийм учраас Төмөр хаан бол одоо юу гэх юм бэ? Их тийм эцгийнхэн буйнаар их сүрхий мундаг дайчин баатар хэр болж өссөн болохоос биш тэр нутгийг байтугай барлас аймгаач бүрэн захирах хүн биш байсан байхгүй. Тэгээд яг ер нь бол Монголстанд бол тэр моголууд гэдэг байгаа чи ихэнх нь Дуглад аймгийнхан Монголын тэд нар чинь тэр Манлай сүвэ гэдэг гол байрладаг газар нь тэнд. Тэгээд тэндээс нөгөө морин цэрэг учраас морин ахраа захирдаг цагаатай улсын ерөн тогтолцоо нэг темирхүү байсан бол тэгээс сүүлд нь одоо ингээд хэд хуваагдаад тэгээд аюу яасан байгаа. Дараа нь энэ хэн тэр Монголстаны захирагч Төглөг Төмөр хаан тэр энэ 1360 онд
Мавринахрыг ерөнхийдөө эзлээд тэгээд хүүгээ тэм захирагчаар тавих үед Туглаг Төмөр хаанд алба хай гэдсэн баг. Тэгээ яг ер нь бас мань хүний ч бол сайн зэргийн сайн хүн гэж мэдж байгаа учраас Туглаг Төмөр хаан тэрнийг албандаа аваад нэг мужийн захирагчаар тавьчаа тэгээд өөрөө нөгөө Монголстан руу яваад өгсөн. Тэгээд тэр Ильяс хожоотой нөхөр муудалцсан баг. Тэрийг бол яг түүхчид бол тэр Ильяс хожоогийн элдв янзын зан гэхээс Төмөр бол тийм бие даасан тэр нөхөр захирагдахааргүй тийм араншинтай хүн байсан учраас энэ хоёр зөрчилж гэлсэн. Тэгээд ерөнхийдөө Төмрийг барьж авч алах гэж оролдсон баг. Тэгэнгүүт нөхөр зугатаагаад тэгээд тэр Монголуудын эсрэг тэмцэж исэн Мавринахрын Казган хааны ач Хусейн гэж нөхөртэй очиж нийлсэн байгаа юм л да. Тэгээд нийлээд Хусейны дүү Үлзий Тарган хамаантай нөхөр гэрэлтсэн баг. Тарган гэдэг нь бүдүүн тарганых юм уу, цол юм уу сайн мэддэхгүй байгаа. Гэхдээ яг нэгэнт ядарч явахад нөхөр болсон хүнийхээ дүүтэй гэрлээд тэр бол Тарган Турхагийн сонголт ч нэг байгаагүй гэж магадгүй те. Тэгээ энэ үед бол Төмөр Хусейн хоёр бол хоёулаа их ядарсан. Яг гэвэл нөгөө нутгийн Ильяс хожоогийн Монголоо захираад байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр чинь бас дахиад ерөнхийдөө дээрмийн замаар амьдарч исэн хоёр. Хоёулаа бас баригдаж үдсэн байгаа. Чи нэг Дагир Баатар гэдэг нэг Баатарт буц хогдоод тэгээ тэрнээс зугатааж явахт нь Алибек Жани Курбан гэж тэр нэг ноён нөхөр хоёрыг барьж аваад харанхуй нүхэнд хориод. Тэгээд нөхдүүд ерөнхийдөө нэлээд тэр нүхэндээ 62 унсан байгаа шүү. Тэгээд нэг Самаркандад байсан өөрийнх нь нэг хамаатны нөхөр золиосын төлж иж Төмрийг тэр хоёрыг гаргаж авсан байдаг л да. Тэгээд тэр бол яг нэг тийм тэр үедээ бол нэг ач холбогдолгүй хоёр жижиг ноён гаралтай хоёр дээрэмчин болцсон үйл байхгүй. Тэгээ зүгээр энэ үед ингээд мань хүн чинь тэр янз бүрийн тэг байлдаан тулдаанд оролцож явж байгаад хөлөндөө шархалаад, гарандаа шархалаад тэгээд юу яасан магч. За тэгээд бидний социализмын үед зураач нарын дунд нэг тийм онгой байдаг гэсэн. Социалист реализм яаж үүссэн бэ гэж. Тэгээ Төмөр хаан нэг зураачийг дуудаа. За чи намайг зураах гэсэн нэ. Тэг ингээд нөхөр яг Төмөр хааныг зурчихгүй. Тэгсэн нөгөө зургийг харуулсан чинь Төмөр хаан харж чана. Би ийм хүн биш ээ. Цааслаа хийсэн баг. Ингэж реализм нас орсон гэдэг юм байна. За тэгэнгүүт нь өөр нэг нөхрийг дуудаад одоо зураг гингүүт нөө чинь яа зураг төрүүжийнхэн цааталцсан гэж байгаа. Айгуу гоё зурсан гинэ. Тэгээ зураад ингээ авчи үзүүлсэн чинь Төмөр хаан харчаад үгүй би ийм гоё биш чи намайг зургасан болохоос юу зураа хийцээ цаасл наадахаа ингээ романтизм нас орж байгаа. Тэгээ 3 дахь зураачаа дуудаж авчрахгүй. Тэгээд нөгөөх нь яаж зурах вэ? Чи өрөөсөө өлн доглон те нэг гар гимтэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр Төмөр хааныг нөгөө талаас нь харуулж агаад баруун хөлийн бөмбөрөн дээр гიშгүүлээд те баруун гарын ташаагийн тулуулаад тэгээд зурсан юм байна л да. Тэгээд тэр зургийг авчи үзүүлсэн чинь Төмөр хаан энэ намайг яг байгаагаар зурсан бай гэд тэгээд тэр зураач шагналдаг үү. Ингэж социалист реализм үүссэн юм а гэдэг. Тийм юутай байсан. Тийм онгойтой байсан. Тэгээ энэ үед харин Сарбадаруудын буслаг гэдэг нэг юм гарч энэ хоёрын азийн тэнгэр хийж байгаа. Сарбадарууд гэдэг бол толгоогоо алдагсад гэсэн үг. Сар толгой бадар гэдэг нь зайлна гэсэн үг л дээ. Тэгээ энэ хүмүүс яасан бэ гэхээр ерөөсөө одоо өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө шударга хийсний төлөө бид нар толгоогоо алдахад бэлэн байна гэж андгаа тангараг тавьсан ийм хүмүүс байсан. Тэгээ эдгээр чинь Самаркандад бослог гаргаад нөгөө монголуудыг ч хөөд зайлуулад тэр үед нөгөө Монголстан дотор бас нэлийн бужигнаатай байсан учраас тэндээс нь зэрэг ирж чадаагүй. Тэгээд нөгөөдөл чинь Самаркандыг эзэгнээд тэгээд тэд нар чинь нэг тийм юу гэх юм бэ? Дундад зууны үеийн исламын коммунистууд байсан байхгүй. Шууд баячуудын хөрөнгөний хураагаал ядуучуудад тараагаал ингээл бужигнуулж эхлэхгүй. Тэгээ бас нөгөө Самаркандын баячууд чинь одоо сандраад тэгээд нөгөө Төмөр Хусейн хоёрт илчилгээгээд
Үгүй ирж туслаач одоо энэ баларж байна гэд. Тэгээ тэр хоёр нөхрийг цэргээ аваад ирсэн чинь шөнөөр Самаркандын хаалгыг сэмхэн нээгээд тэгээ хоёр ноён орж ирээд нөгөө сарбадаруудыг чинь барьж авч бүгдийг цааслаа. Тэгээ Самаркандд бэхлээ суудсан байх. Ингэж яасан. Тэгээд за тэгээд жоохон бэртэй болоод ирэнгүүт мэдээж эртний сайхан Монгол уламжлалаараа хоорондоо алдсан шүү дээ. Тэгээд хэн Хусейн чинь балхад очиод суудсан. Төмөр Самаркандд байсан. Тэгээ энэ хоёр шиг хоорондоо модалцаад эхэлсэн. За тэр үед нөгөө Үлзий Тарган ханум маань нас орцсон. Ингээд нөгөө Хамаатан садч холбоо байхгүй болоод тэгээд нөхөр бол Хусейнийг барьж одоо буцаход барьж аваад цаазаар аваад тэгээд тэр хавьдаа ингээд нутаг болж эхэлж байгаа. Тэгээ энэ үеэс эхлээд Төмөр бол өөрийнхөө улсыг Туран гэж нэрлэсэн. Наач нөгөө Чингис Жамух хоёрын төвх шиг юм болох гэж юм болж байна тий. Тэгэхээр их сайхан андууд байж байгаад хамт тэмцэж явж байгаа. Тий. Тэгэхдээ энэ их сон Туран гэж яагаад нэрлэж байгаа. Одоо шинээр байгуулсан улсаа. Тий. Иран гэдэг чи юу гэсэн үг юм? Айрын үндэстний нутаг. Иран. Тэрнийг сүргүүлээд Туран гэж гарч. Түрэг үндэстний нутаг гэсэн үг. Бас нэг юм одоо энэ Турку чи их Туран гэдэг төсөл хэрэгжүүлэх гэдэл яваад байна шүү дээ тий. Энэ юу болж эхэлж байгаа. За ингээд энэ үеэс эхлээд одоо Төмрийн улсын Самаркандаас эхлээд томорж байгаа юм да. Тэгээд мань хүн бол нин даруй энэ хойд зүг рүү одоо довтолж юу гэзэлсэн? Хорезмыг эзэлж авсан. За Хорезмыг эзэлж авсны цаана бол юу байсан л да? Энэ өөрт нь их том зориг байсан. Яг л Төмөр бол барлас омгийн хүн. Мань хүн бол алтан ургийн хүн биш. Тийм учраас мань хүн хаан суух боломжгүй. Ер нь хизээж өөрийгөө хаан гэж нэрлэж байгаагүй. Эмир Төмөр. Тэр нөгөө өөрийнх нь бунхных нь авсан дээр нь сийлцэн дээр бичээд байна шүү дээ. Хүргэн их султан Эмир Төмөр гэдэг. Тийм учраас мань хүн чинь одоо Чингисийн удмын Казан хааны хүү Суюргат маш гэдэг нөхрийг хаан гэж тавьсан баг. Тэр бол тэгээд нэг тийм ёс төдий хаан. Тэр хавцаанаа тэгээд ордондоо жаргал үйж идэг. Бүх эрхийг бол одоо Төмөр барьдаг. За тэгээд Казан хааны охин Сарай Малик ханум гэж хатантай гэрлээд хүргэн болоод авч байгаа. За тэгтээ энэ Хорезм руу дайрж байгаа нь нөхөр бол өөр бас том зорилготой. Яг л Хорезмын хаад бол алтан ургийнх. Тэгээ Хорезмыг эзэлж аваад мань хүн хаан Задэ гэж одоо Хорезмын хааны охиныг энэ бол алтан ургийн хатан байхгүй. Энэ одоо энэ зурхан дээр гарч байгаа. Энийг одоо олзолж аваад өөрийнхөө хүү Жахангирт хатан болгоод өгчөж байгаа. Тэгээд хэрвээ энэ хоёрын дундаас хүү гарах юм бол тэр чинь хүргэн биш. Яг алтан ургийн одоо хүн болох гэдэг шүү дээ. Тийм хууль ёсны залгамжлж. Тэгэхээр зэрэг мань хүн өөрийн династиг үүсгэх одоо ийм бодлогыг агуулж явж гин гэсэн үг л дээ. Одоо том хүү Жахангир. Энэ бол их бас их авиастай сайхан залуу жанжин байсан. Төмөр бол энэ хүүдээ өөрийнхөө одоо ширийг залгамжлана гэсэн бодолтой байсан. Тэгэхдээ Төмөр бол эмир хүргэн ноён их ноён. Хэрвээ энэ Жахангираас тэгээд хаан Задэ хоёроос хүү төрөх юм бол тэрийг ёстой жинкнэр нь хаан гэж зарлаж болох байхгүй. Яг тэгвэл тэр бол алтан ургийн хүн. Энэ бол Төмрийн асар том мөрөөдөл байсан баг. Байна гэж бодоход хүрэж байгаа. За харамсалтай нь тэр нь бол бүтлгүй болсон. Тэрийг хоёулаа цаашаа ярина. За тэгэд Моголстантай байлтаад Сарбадар гэдэг улс. Сарбадаруудыг дараад тэгээд одоо Төмөр хаан маань бол энэ одоо Төмөр хааны хийсэн олон дайнууд. За энэ бол ингээд Төмрийн улс хамгийн том байсан үедээ. Энэ үеэс ер нь бол Төмөр хаан бол тэгэл хамгийн эхлэл нөгөө Моголстанад дарж авна шүү дээ. Энд байгаа. За Моголстаны эсрэг бол 5 дай хийсэн баг. Ер нь бол 5 уланд нь ялсан. За тэгээд дараа нь
Балх, Герат гэдэг ингээд одоогийн Афганистаны нутаг шүү дээ. Кабул энэ төр хоолст. Энийг эзэлж авсан. Одоо энэ үргэнч хоризмыг эзэлж авсныхаа дараа. За энийг эзэлж аваад ингээд ерөнхийдөө энэ Сарбадарын хөдөлгөөн чинь голцоо энэ Афганистанд ер нь л үе үед Афганистанд болохгүй гаргалт нүгддэг байсан гэж харуулдаг юм да. Тэгээд энэ Кабулыг эзэлж авдаг энэ Сарбадарын хөдөлгөөнийг тэр чигт нь дуусгаж байгаа байхгүй. За ингээд дуусгаж аваад тэгээд нөхөр баруун зүг рүү дайнд мордож эхэлж байгаа. Тэгэхдээ ерөн зөвхөн эхний дайн нь бол юу? Энэ хар сум бол сүүлд 1400 оны үед хийж байгаа. Эхний дайн нэг бүдэг улаан сум ба шүү дээ. Энэгээр хийж байгаа энэ бол ингээд Ираны нутгийг эзлээ тэгээд Кавказ хийж байгаа аян дайм. Энэ үед бол нөгөө Илханы улс чинь задарсан. Энд чинь нэг Аккуинлу гэж улс байсан. Аккуинлу гэдэг нь цагаан хонтонгууд гэсэн үг. Каракуинлу, Аккуинлу гэдэг хар хонтонгууд, цагаан хонтонгууд гэж хоёр улс байсан. Тэр Аккуинлуны энэ нутагт байсан. Тэр Аккуинлу буцхоо тэгээд Гүржийг дайрч байгаа юм да. Азербайджаныг эзлээд Гүрж рүү дайрч байгаа. Гүржтэй бол баг мань хүн юу гэх юм бэ? Юуны шашны дайн хийсэн гэх үү дээ. Ер нь бол. Тэгээ энэ Гүржийн нутагта байсан гүржүүдийг ер нь өөрсний буцход ер нь үндэсгүй устгахал ийм л юм хийсэн байгаа юм л да. Гүржүүч нөгөө Христосын шашинтай байсан. Тэгэнгүүт нь сүмийн нураагаал дээр нөгөө сармар байгуулаад тэгээ энэ бүх цайзуудын нураасан байгаа. Тэгээ гүржүүд нь цухтагаад одоогийн нөгөө нэг Афганистаны нутагт байсан Жугараа гэдэг газрын уул нөхлөд агуу хийсэн байсан гэж ярьж тийм бүр агуу гүржүүд хийгээ тэр агуудаа орж нуугдаад одоо энэ гүржийн хүндэд ингэж байгаа тэр агууны зураг одоо ингээ гарна энэ ийм бүр ханд ийм том ууланд агуу хийгээд энэ дотор орж нуугдаад тэгтэн Төмөр хааны цэргүүд ингээд сагсанд сууж байгаа доошоогоо ингэж унжуулж хагаад галцсамар нөгөө агуу руу харваад нөгөө хөдий чинь утаж гаргаж хагаад устгасан. Ийм бас одоо түүхтэй юм байна. Хөө. Энэ одоо байршлын хаана гинэ? Гүржид одоогийн гүржидтэй байдаг бахан тий. Одоогийн гүржидийн агууных нь үлдэгдэл бол мэдээж байгаа шүү дээ. За тэгээд дараа нь мань хүн чинь одоо нөгөө Персийг бүрэн эзэлж энэ Исфахан хотыг эзлээд тэгээд энэ Исфахан хот дээр бол ямар домог үйдэг вэ? Эхлээд Исфахан буугаад өгсөн юм байна. Тэгээд дараа нь Төмөр хаан заасаа тэгвэл буугаад өгсөн юм байна гэсэн чинь Төмөр хааны зэрэг хөдлөнгүүт нөгөөдөл нь буслах гаргаад тэгээд тэр Исфахан хотод үлдээсэн байсан нэг жижигхэн гарнизоныг нь хятад тэгэнгүүт нь Төмөр хаан буцаж эргэж дайрч орж ирээд 70,000 хүнийг одоо цаазаар аваад тэгээд толгой гурван дээр нэг самхаг өрсөн гэдэг нэг домог үйдэг шүү дээ. Тэр домог чи энэ Исфахан хотын бослогтой уялдаатай юм байна. Ер нь дундад даацыг эзлэх зорилго нь юу вэ? Зүгээр цэвэр дайн байлдаан ус эх орн байгуулах гэдэг юм эсвэл эдийн засгийн тодорхой зорилтууд байсан уу? Байлгүй яг энэ ч одоо Перс Ираныг эзлэнэ гэдэг чинь юу шүү дээ. Асар том эдийн засгийн бааз. Ер нь бол нэг зүйлийг хүмүүс ингээд нөгөө төмөр мундаг байлддаг байсан, төмөрд харгас тогшин байсан гэд нэг зүйлийг нь мартчихад байгаа. Төмөр чинь хөлсний харамтай байсан юм баггүй юу? Монгол цэрэг бол хөлсний цэрэг биш шүү дээ. Монгол цэрэг бол өөрсдөө омог аймагуудаас татаж авчираа дараа нь тэр 100,000 дарвтынхаа тогтолцоонд оруулчихсан цэрэг яг мэдээж хэрэг олзоо хувааж авах нь авна. Гэтэл төмрийг бол яг цалин төлдөг хөлсний харам. Тэгээ тэр мөнгө ханаас гарч ирж байгаа гэдэг асуудал баггүй. Тэгээ тэр мөнгө ханаас гарч ирж байгаа гэхэлэр энэ дундад Азийн Самарканд Бухар гэх мэтийн баян хотуудын худалдаачид төмрийг санхүүжүүлдэг байсныг л харуулж байгаа. Тэгжиж харин цэргүүдэд төлөх цалинтай үеж танд явна шүү дээ. Тэгээд цэргүүдэд дагуулчид чи илүү амжилттай байлдаад илүү ол зомог болоод зээлээ буцааж төлөө цэргүүдээ сайхан цалин төлөөд явах бол тэр бол одоо чиний цэргийн жанжны авиас чадал аз хэмрийн асуудал тий. Гэхдээ энэ хүний чинь хайрын бүрдүүлэхэд мөнгө нь тэр худалдаачид ягаад төмрийг санхүүжүүлж ийсэн бэ гэдэг асуудал гарна. Ягаад гэвэл нөгөө их Монгол улс чинь бүр задарсан. Нөгөө
монголчууд нь язгуурын монгол нутг руугаа хятадаас хөөгдсөн. Алтан урд ингээд хямарсан. Тэ? Тэгээд чи нөгөө энийгээр явдаг худалдаа нөгөө мэн улс гараад ирсэн худалдаа чи явхад нэлээд хэцүү болцсон. Тэгээд дээрэс нь нөгөө худалдааны замыг чинь алтан урдтойгоо булгацлаа. Цагаатаа улсын үлдэгдэл чинь. Бухар Самаркандаар явах уу, зарим худалдааны дээгүүрээ ингээд алтан урдын нутгаар явах уу гэдэг асуудал бас манд дээ. Тэгэхээр зэрэг тэр худалдааны ашгаа эргүүлж сэргээх сонирхол бүхий худалдаачдын бүхлөтөнд давхарга байсан болж таарад байгаа юм л да. Тэгээ тэд нар нь төмрийгөө санхүүжүүлдэг. Тэгэхээр зэрэг тэр улсууд чинь нөгөө төмрийн эзэлсэн нутг болгоно тэдний чи худалдааны сүлжээ нэвтрээд ашиг орлого нь тэгж нэмэгдэн штэ. Тэгэхээр төмөр чинь одоо тэр дайнд ажныг хийх бас нэг эдийн засгийн сонирхол үндсэн бий болж байгаа тэр. Хувь хүнийхээ хувьд бол манайхан одоо өвөг дээдсийнхээ нэг гэж тооцож байгаа Чингис хааны алдар гав яг дахин давтахыг хүсэжсэн бол тодорхой. Төмрийн айрам одоо уламжилт Монгол айрам хоёр бол нэг ялгаатай. Мэдээж уламжлалт Монголд айрам бол хөнгөн болоод хүнд морин зэрэг болсон. Айрам байдаг гэсэн бол төмрийн айрам бол хөнгөнч морин зэрэгтэй, хүндэж морин зэрэгтэй. Тэгээд явган зэрэгтэй. Энүүгээр ялгаатай ийм айрам байсан л да. Энэ яг юуны музейд очиод нөгөө нэг гавлын хэлсэн багны цамхгийн ингээд төсөөлж хийсэн юуг л харуулж байгаа юм. Энэ бол үнэн худлын бас мэдхэд хэцүү. Одоо олдсон юм баг. Тэр байтугай чи ямар хотыг үлээ эзлээд нөхөр юу хийж байгаа шүү дээ. Олдсны амьд хүмүүсийг хотын хан болгоод шавард амьдаар нь шавардаад дээрээс нь дагч ингэж яаж гад яасан гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө ханд очихт нь арай өхөөгүй байгаа хүмүүсийн гин шиг сонсогддог байсан гэдэг. Ийм тэр үеийн түүхүүд бол би за 14 5 дугаар зууны үеийн дайнд бол одоо нэг тийм нинжин сэтгэл мэтгэл тийм байгаагүй байх. Дайн бол дайн учраас адилхан л цустай байсан баг. Гэхдээ төмөр бол харж яхад бас Чингис хааны хэрэглэдэг байсан сэтгэл зүйн аян дайн. Сэтгэл зүйн дайны нэг элементийг бол одоо мундаг ашиглаж ийжээ л гэж харагдаж байгаа. 1392-оос 95 оны хооронд Перс, Багдад, Кавказ гээд ийм богино хугацаанд энэ усууд руу зэрэг дайрч гинөө эсвэл тодорхой үе шаттайгаар таны түрүүний газрын зургууд дээр байдлаар нэг дор ингээд олон дайнууд хийгээд байна уу? Үе шаттай дайнууд уу? Ер нь бол мэдээж нэг дор зэрэг бүх тийшээгээ дайрахгүй шүү дээ суурж байгаа эднэр чинь. Тэгэхдээ энэ үе төмрийг хүчрэх гэж байгаа нь эхлээд мань хүн чинь өөрийнхөө хилээцгаарыг аюул болох хэрэгтэй. Тийм учраас Монголстантай 5 удаагийн дайн хийсэн гэдэг би яриад штэ. Тэр хамгийн түрүү Мавринахар руу дайрж орж ирэх хүмүүс бол Монголстанууд, монголууд. Тэд нар чи өөрснөө бид улсын эзэн гэж үзэж байгаа хүмүүс штэ. За тэгээд тэднийг буцагсны дараа тэр үед Алтан ордод хямрал болцсон байсан. Тэгээд Алтан ордноос Тогтомиш гэдэг одоо хан зугатаагаад ирэхээр нь хажуудаа аваад ивэн тэтгээд цэрэг өгөөд тэгээд Тогтомиш чинь буцаж хөх ордод эхэлж хаан суугаад дараа нь Алтан ордод хаан суугаад нөгөө Мамай ноёны бодийг хөтлөөд ингээд ерөнхийдөө төмрийн бодлоор бол хой талдаа хараат улстай болчихж байгаа. За тэгээд Монголстаныг хэд буцахад Монголстан хөндөх аргагүй болоод ингээд яачихсан. Тэгэхээр одоо өмнө талдаа байгаа Персийн нутгийг гүйцээж эзлээд Кавказыг бол нэгдүгürt мань хүн худалдааны зам хяналтанда гэж үзсэн байгаа. Хоёрдугаар тэнд байгаа загалмаатны гүржүүдэд мань хүн чинь шашны дайн зарлж штэ. Ийм одоо үйл явцууд болсон. Тэгээд ерөнхийдөө Төв Азийн энэ хэсэгт бол төмөртэй үзэх хүн бол Сэлжүк Түргийн Баязид султан л үлдсэн байгаа юм л да. Таны газрын зураг дээр. За тэгээ. Одоо Османы эзэнт болц гэсэн үг үү? Тий, Осман чараа гараагүй. Османы өмнөх Сэлжүк Түркүүд. Сэлжүк Түркийн эзэнт болсон юм уу? Тий. Одоо энд хийж байгаа дайнууд гэсэн үг. Одоогийн Туркийн 1402 гэдэг Анкара хотоо штэ Туркийн одоогийн нийслэл тэрний 1402 гэдэг нэг тулдаан байгаа. Энэ үеэс эхлээд төмрийн тухай Европын их сурвалжууд аягүй сайн мэдж эхэлж байгаа. Яг гэвэл
За тэр төмөр Самаркандад байгаа төмөр мөмөр гэдэг хааныг бол мэдэхгүй байсан байж магадгүй. Баязид султаныг бол Европынхан маш их мэдчихсэн. Яг гэвэл тэр үед Османы түүх чинь баг Вен үрж исэн үе. Австрийн нийслэл баг Вений хавцаа одоо баруун хилнэ. Ер нь хизээгүй Европыг эзэгнэх нэ гэж. Тэгээ Баязид чинь Аянгат Баязид гэдэг очтой. Маш түргэн дайрдаг, их зоригтой ийм мундаг султан байсан. Тэгээ энэ хоёр хэсэг хоорондоо захидал харилцаагаар харилцсан байдаг. Явж бууж нэтэрэл гэсэн юм явна штэ. Тэгээ нөгөө Баязид нь юу яриад байгаа энэ тэгээ тэр захидал магтал дээрээ сүүлдээ бие бинийгээ доромжлох дээрээ тулаад өстой чиний эхнэр чинь өөр хүнтэй унтвал тааранч гэдэг юм уу нэг иймэрхүү хараад ерөөлүүд их солилцсон. Яг нөгөө яг хажууд нь дэшин шиг ярьж ирсэн. Юу яриад байгаа гэдэг захидал магтал дээр нь тийм юмнууд ерөнхийдөө бие бинийгээ жоохон доромжилж өрж исэн юм юу таарч байгаа юм л да. Тэгэд мань хүн болвол ер нь одоо эн чинь бас тэрний өмнө нөхөр чинь энтгэрүүд арайд ороод амжиж байгаа шүү. Тэрийг бас яриаггүй байна. Ягаад үгүй Дээлийн султан тулс байсан. Тэгэхээр зэрэг мань нөхөр чинь бол энтхийг эзгэн жавна гэдэг бол бас асар том баялаг штэ. Тэгээд энтхэг рүү бол энэ юу да Туркуудтай байлтахаас өмнө 1397-8 оны үед одоо энтхэг рүү дайрч орсон байдаг. Тэгээд хэд хэдэн тулдаанд энэ Дээлийн султаныг ялаад энэ дээр бол сонирхолтой нь одоо байлдааны зан нөгөөх нь хэрэгэлсэн. Тэгээд тэгэхэд бол төмөр яасан бэ гэсэн чинь Тэмээний ард талд нь ингээд юу бургас мод уяад тэндээ гал тавиад заанлуун туусан баг. Тэгэд нөгөө ард нь галтай болохоор Тэмээ ч нөгөө зүхтэжтэй галнаасаа. Тэгээд нөгөө тэр чигтээ заанлуугаа дахиад тавьчихсан чинь нөгөө заан галаасан сандраад эргэж нөгөө энтхэгийн зэргүүдтэй цухтааж гიშгэлээд ингээд яваад одсон гэж. Таны нэг зурган дээр тэрийг дүрсэн юу баг шиг гэсэн. Нөгөө заантай хийж байгаа тулаа. Энэ Дээлийн султаныг ялж байгаа тухай. Төмөр хаан. Тэгээд төмөрийн зэргийн мөртөөгөө дайраа заанууд нь цухтааж байгаа. Энэ хэсэг багхгүй. Энэ бол нэг 1398 оны үед ингээд энтхэгийг эзэлж аваад гэж хэлэхэд хэцүү юм а. Төмрийн бас нэг онцлог байгаа юм а. Алтан ордыг буцагчид энийг эзэлж авахгүй байгаа юм. Энтхэгийг буцагчид энтхийг эзэлж аваагүй. Зөвхөн нэг хараад хаан дамилчаад яваад гэдэг. Тэгээ мань хүн чинь дараа нь тэр Туркийн Баязид гэдэг султантай байлдаж байгаа байхгүй. Яг тэгвэл одоо эргэн тойронд нь ер нь өөдөөс нь байлдах байтугай муухай харж чадах юмч байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээд Баязидтай байлдахдаа Төмөр хаан бол одоо цэргийн байлдааны тактикийн мэрэгэн аргыг хэрэгэлсэн байг. Энэ юутай холбогдож яригдсан гэхлээр энэ одоо за яг нэгдүгürt мань хүн чинь энтхэгийг буцагцсан учраас Баязидтай байлдахад заантай зэрэгтэй очиж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас бол Баязидтай байлдах гээд очихдоо энэ одоогийн Анкара хотын орчимд болсон Ангорын тулдаан гэж нэрлэдэг л дээ 1402 онд болсон баг. Тэр тулдаан дээр очихдоо Баязидын цэргийн усыг хаагаад зогссон баг. Төмөрч. Тэгэхээр нөгөө тургууд чинь туркууч удаан байж чадхаа болчихгүй. Ус нь хаагдцсан. Тэгэхээр байлдаан тэгэл эхэлжлээ юм л гарцаа байхгүй. Нөгөөдөл нь бэхлээ зогсоод байж чадахгүй дайрахаас өөр замгүй болж байгаа. Тэгээд энэ тулдаан дээр бол Төмөр хааны одоо өөрийнх нь бас энэ байлдааны арга тактик стратегийн зөв тавигдсан учраас юунуудыг буцагсан. Тэр үед бол туркуудтай хамт хамгийн сайн байлдсан цэрэг бол Сербийн морин цэрэг. Сербүүд нөгөө Туркийн харьяанд орсон байсан учраас тэндээс одоо Стефаны цэрэг гэж одоо тийм цэргүүд ирсэн байсан. Тэд нар бол хүнд морин цэрэг, төмрийн цэрэгтэй хамгийн сайн байлдсан хүмүүс. Тэгээд Баязид энэ тулдаанд ялагдаад тэгээд мань хүн бол олзонд орсон байдаг. Тэгээд тэр тухайн хөөрхөн домог байд юм а. Баязид жоохон хараамуутай хүмүүс юм билээ. Тэгээд Төмөр хаан Баязидыг олзонд орсон бахаар нь очиж юу яасан байгаа.
эргэсэн байна. Тэгээ эргээд Баязидыг хараад тачгид л инээсэн гинэ. Тэгээ Баязид чи одоо намайг олзонд орцсон гэдээ доромжилж гин үү гэд. Тэгсэн чи үгүй ээ. Тэг яахлаараа хорвоо сохор доглон хоёр амтнд ингээд захирагч идэг байна гэж бодоод инээд хөрлөө гэж. Нөгөр доглон нөгөөх нь хараа муудаа байхгүй. Тэгээ Баязидыг торонд хадгалж ийсэн гэ. За тэр Баязидтай бол зүгээр одоо түүхэн баримтыг үзэхэд Төмөр хаан тийм муу харьцаагүй болтой юм шиг байдаг. Яг тэгвэл дараа нь хүүхдүүд нь тэр Туркийн нутгийг хуугаад өгсөн байхгүй. Баязид бол олзонд нас орсон. Тэгээд тэрийн яг нөгөө Европын түүхчд анхад энэ тухай бичгтээ өстой нөгөөдхий чин торонд хийгээл тамлал хайртай хатны шалдалж өмнө нь үзүүлээл гэл ингээд санжийн өдөр захаан дээр нэг мань хүн чин тиймэрхүү маягийн хараал хэлсэн хариуд нь ингэж харуулж байгаа маягийн тэгж байгаа тэр Баязид сэтгэл санаагаар унж энэ олзонд байхтай нас орсон гэж энэ Европын түүхчдийн л бичдэг одоо сэдвэлдээ үнэн хэрэг дээр тийм байсан юм уу үгүй байсан юм уу гэдгийг хэлэхэд хэцүү. За тэгээ энэ бүх дайны хажуугаар одоо энэ нөгөө Алтан урд гэдэг юм аа. Тэнд чинь нөгөө нэг Хараат хаан Тогтомиш гэдэг хүн суудсан гэсэн шүү дээ. Тэгээд эхлээд Тогтомиш чинь өөрөө Төмрийн нутг руу халдаж орж ирж байгаа. Бухарлан. За тэгэхдээ бол Төмөр энэ юунд Исфаханы хавьд байсан цэргээ татаад тэгээ Бухарлад өгөхөд ирсэн Тогтомиш нь буруугаа хэлээд за дахаа дахиж ингэхгүй гэдэг. Гар хавьц тэгэнгүүт нь Төмөр оргицсан байна. За тэгээд хоёр дахь удаага Тогтомиш дахиад дайрж байгаа. Тэгээд энийг ингээ харахаар энэ Тогтомиш гэж яатсан нөхөр тий өөрийг нь аюу хүнд үдэн Тогтомиш чинь хоёр ч удаа ялагдаж төмөрлөө зогтож өтсөн юм шүү дээ. Энэ нөгөө Алтан урдын хаан ширийн төлөө тэмцэлд. Тэгтэн тэгэл ялагдаад ирэхтэн зэрэг өгөө бол буцаагаа явуулдаг. Тэгээд нөгөөд нь хаан болон гутаад нөгөө ивент итгэсэн өмөрсөн хамарсан нөхөрлөгөө дайраад идэг. Яадаг нөхрөө. Тэгээд трийг нь ингээд харахаар одоо шалтгааны эдийн засгийн үүднээс тайлбарлаа. Нөгөө хятадын худалдаа багассан, бараг байхгүй болсон. Нөгөө монголчууд чинь Минусаас хөгжсөн шүү дээ. Хятадаас хөгжсөн. Тэнд Мин гэдэг улс бий болсон. Тэгээд эдгээр чинь худалдаага нөгөө л хятадын хуучин хаадын арга барилаараа хязгаарладаг, альсгүй бодлогоор ингээд наашин жааш нь явуулдаг болоод тэгээ ирэхээр зэрэг ийшээ орж ирж байгаа худалдаа чинь худалдааны урсгал багасч шүү дээ. Багасхлаар төмөрт юу нэрхтэй байсан гэхэлэр тэр жоохон ч гэсэн худалдааны урсгал Самаркандаар орж явах шүү дээ. Төмөр баяжж явах хэрэгтэй. Төмөр дотор авч явах хэрэгтэй. Гэтэл тэр дээгүүр Алтан урд руу зарим худалдаа нь яваад байна. Тэгэхээр зэрэг маань хүн тэрийг чинь хаагаад эхэлж байгаа. Тэгэхээр Тогтомиш бас тэнч бас өөрхөө хаан ширэн дээр байхын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ. Ингээд энэ хоёрын хоорондын зөрчил банк гарч ирсэн юм байна гэж ингэж харагдаад байдгийн. Тэгээд чи 1400 хэдэн 3 он болоо 4 он төлөө энэ Тэрэг голын тулдаан гэж их том тулдаан болсон. Энэ тулдааныг бол одоо түүхчд бол одоо үзэхдээ ерөнхийдөө нэг юу хоёр талаасаа 100 мянган зэрэг орсон гэж. Ч одоо баг нөгөө Твиттерийн нэг дугаар дээр ирсэн үнгэн давааны байлдаан шиг юм яригдаад байгаа юм. Тэр үеийн Европын тулдаан бол нэг хоёр талаасаа 10-15 мянган ордог байхад ингээд 100 мянгаар ирсэн цэргүүд энэ Тэрэг гэдэг гол нь энэ. Энд болсон тулдаан л да. Тэгээ энэ тулдаанд бол тэгээ харж байхад бас түүхэнд хувь хүний үүрэг гэдэг ойлголт энд харагдаж байгаа. Яг тэгвэл энэ тулдааны үед төмрийн одоо цэрэг шахагдаад ер нь буц хогдох гэж исэн үед бол Төмөр хаан өөрөө хамгаалтын цэргийг дагуулад нөгөө буцхуулж байгаа жигвэрлүүн дайраад орсон баг. Тэгээ одоо хаан эзэн өөрөө дайраад орж ингэнгүүт төмрийн цэргүүд зоригжоод буцаж дайраад тэгээд Алтан урдын цэргийг шахаад эхлэнгүүт уулын локкерууд бол Тогтомиш өөрөө бас цэрэг аваад зөрж орох хэрэгтэй тий. Тогтомиш баларлаа гэд цэрэг хайцгоцсон. Тэгээд нөгөө командлагч болсон харимчин тэгэл дороо ялагдсан шүү дээ. Тэгэхдээ энэ удаа бол Төмөр зүгээр тэгээ орхиогүй бүр цаашаа яваад энэ одоо Алтан урдны том хотуудыг бүгдийг шатаагаад энэ 1391 оны үе байхгүй 91 оны үе. Тэгээд бүр Крем рүү ороод Кремийг шатаагаад Оросын нутаг руу одоо тэр Елиц гэдэг хот байна шүү дээ. Тэр хот хүрээд буцсан баг. Елиц гэдэг хот чамд ямар нэг юм санагдуулахгүй байна. Юун дээр энэ Италитай яасан Итали Монгол дээр үү? Елиц гэдэг хотоос гаралтай хүмүүсийн чинь Ельцин гэж байгаа шүү дээ.
тий яаж тэрийг санддаг. Одоогийн залууч бол ээлжлэгээр алтан ордны элч суудаг байсан. За. Элч. Тэгээд Ээлиц болсон гэж. За энэ гэхдээ одоо яг тийм баримттай ч юм биш ээ. Хүмүүсийн ярьж байгаа ярианаас юм. Тэгээд зөвөр бас нэг энэ дээр домог нэгэнт эхэлсэн бол домог гүцээгээд ярьчихад ягаад цааш Орос руу ороогүй гэдэг нэг асуулт байгаа. Тэгээ энэ Ээлиц хотын энд ирэхэд нь нөгөө Москвагийн их вангаас одоо бэлэгсэлт өгөөд одоо тэгээ таныгаа даган шүү гэдэг ингээ бэлэгсэлт өгсөн гэж. Тэгээ Төмөр хаан тэр бэлгийг үзчихэд зөө ийш юу дэмий юу ч байхгүй юм биш үү гэд буцаа явсан гэсэн ийм домог байдаг. Мэдээж хэрэгжээ Перс те Багдадыг эзэлсэн, Мосулыг эзэлсэн тийм баян Тебриз энэ төргээ тэр үеийн хамгийн том баян хотуудыг эзэлсэн хүнд нэг хойд Оросын нэг нутгаас ирүүлж байгаа бэлэг бол тийм гой санагдаагүй байх л да зүгээр. Гэхдээ энэ бол домог шүү. Энэ худалдааны Кафа хотод бас очсон шүү. Тана хоёрт. Кафа танад очсон, Кафа танаг эзэлж авсан. Тэгэд дахиад нөгөө гайхалтай юм байна. Ингэчэд манайгүй нэг өөрийнхөө харьяаны нутаг болохгүй зүгээр нэг Койричак гэдэг нэг хаан за чи хаан шүү тавьчаад буцаа авчиж байгаа юм. Тэгэд төмрийн нэг тийм сонио онцлог байгаад байна. Одоо жишээлбэл Чингис хаан бол эзлээл тэгэл тэнд чинь тамаа цэрэг тавиал даргач томлол тэгэл яг Монголын эзэнт гүрний нэг хэсэг болгоод авч шít. Төмөр бол очоо зүгээр нэг хааны соль тавьчаал за. Тэгээ нэг тогтомш гэдэг хүний ат сандаг үнийг балер нөхөр шít. Тэрийг хөөд зайлуулчвал орноос нь Койричак гэдэг. Тэгээ тэр нь мэдээж нэг сулвтар амтан байж байгаа л тэгэл тогтомш нь буцаж ирэл нөгөө төчөө хөөгөл ингээ буцаас сэрэгчдэг те. Ийм энтгэгч гэсэн эзэлж ороод ингээд ячаад сайхан уулгалж хамаг одоо авах хэвээр бүх юм авчаад тэгээ энд нэг сул нөхөр за чи эндхийн хаан шүүгээ тавьчихдаг. Тэгээ төмрийг буцаа явчихаар нөгөөх нь жилийн дараа ч юм уу уугуул нутгийнхандаа дахиад өгчдөг. Баязидыг дарчаад тэгээ энэ Туркийн нутгийг болохоор зэрэг энэ дараа нь Османы эзэнт гүрэн дараа нь энэ суурин дээр өссөн л дээ. Османууд гэдэг чинь энэ туркуудын нэг султан Осман тэрийг дагах хэрэгтэй хэлж байгаа. Тэр үед бол одоо турк гэж ерөнхий нэрээр нэрлэхээс өөр зам баг. Тэнгүүтээ энийг ингээд хэдэд хуваагаад хүүхдүүд нь хүчээд яваад гэж байгаа. Энүүгээрээ их сонирм баг. Стратегийн зорилго нь энэ бүс нутагт биш бүр дахиад зүүн тишээ Монголын уугуул нутаг язгуур эсвэл Урмын улс руу исэн юм шүү. Ер нь бол мань хүнийд нэг том мөрөдөл энэ чинь энтхэгийг эзэлсэн. Багаазыг эзэлсэн. Чингис хааны одоо байгуулсан гавьяг гүйцэхэд бол ганцхан хятад үлдчихэж байгаа шүү дээ. Хятадаас нь монголчуудыг хөөгөж явуулсан тэрийг бол мань мэдээж мэдчихсэн байж таараа. Тийм учраас ер нь амьдралдаа тавьсан сүүлийн зорилго нь бол ер нь Мин улсыг эзэлнэ гэсэн ийм зорилго тавьсан хүн байсан байна гэж харагдаад байгаа. Нөгөө талаас мань хүнд бол би түрүү ярьсан шүү дээ. Арталтан санхүүж өгөгч нар нь энэ бүс нутгийн томоохон худалдаачд байжээ гэж. Тэгэхээр тэр хүмүүст бол очиод тэгээд тэнд нэг алтан ордонд те эзэг найд захираад ингээд суугаад байхын сонирн биш. Ийшээ худалдаа тэд нэр хиймээр байвал тэр худалдаа нь чөлөөтэй зам чөлөөтэй байх хэвээр. Гэтэл энд суугаад байх хэрэг байхгүй нөгөө урсгалаа өөр дөрөө төвлөрүүлж явах хэвээр шүү дээ. Самарканд дээр. Тийм учраас тэрийг тэгээд заа нэг нөхрийг тавьчихал тэгэл мартаж байгаа байхгүй. Тэгэл энэ гол нь энэ торны замаар явах худалдаа энэ Самарканд энэ хавийг одоо дагаж явах хэвээр. Тэгээд энэ чи ингээд Турк мөрх рүү яваад байгаа нөгөө Европ руу явж байгаа худалдааны замыг асуудалгүй болгож штт. Ер нь эдийн засгийн агуулгаар марах юм бол. Одоо энэ газар нутгийн хэмжээг харахаар чинь бараг Ромын эзэнт улсын хэмжээний газар нутг юм шүү. Тийм энэ бараг тэрнээс том гэж хэлж болно. Хоёулаа одоо энэ хараат байсан алтан урдыг ингээ оруулаад тооцох юм бол энэ чинь бараг батаг юм битгүй одоогийн за нэг Оросын холбооны улсын талаас илүү том газар нутгийн хэмжээ. Тэр үедээ Европт бол ийм эзэнт гүрэн байхгүй шүү дээ. Ийм том эзэнт гүрэн байхгүй. Ийм олон хүнтэй хүчрхэг улс байгаагүй гэх юм да. За тэгээд хятад руу исэн дайнда нөхөр замдаа өргөцсөн юм шиг байна тий. Тийм хатгаа цусаад өгсөн. Ингээл бол төмөр доглон төмөр дайны сахиус тэнгэр гээл лагийн барьжсэн дээ гэл ингээд сэдвүүд дуусгах юм та. Гүг
Энэ чи хөөе. Энэ бүх дайныг игээд энэ зэнд одоо энэ амар олон хайрам дарж ялсан байгаа шүү дээ. Одоо би тэрийг бүгдийг нэгэнгүү ярих гэж яг одоо чи ингээд хар Мултан 1318, Батнир 1398, Дели 1398 гэл ингээд тийшээ Анкара 1402 те ингээд тэгээд тэр Елец хот 1390 одоо тэр ижил мөрөн 1390 энэ бүгд амар том дулдаанууд байхгүй. Тийм учраас эн чинь энэ хавьд төмөртэй үзэх амтан байхгүй. Тэр байтугай Аянгат Баязид ялагдаад торонд суугаад үхэж штт. Тийм болохоор зэрэг энэ хүний чинь бас дайны сагвсан дэнгэр гэж хэлэхээс өөр арга байхгүй. Нөгөө талаас эн чи их сонио. Тэр Ибн Арабшахын дурснаар бол айгүй их тийм ном уншуулж сонсдог хүн байсан гэж бичсэн байгаа. Тэгэхээр төмөр бол өөрөө бичих хүсэхгүй байсан байна. Одоо биш хүстэй байсан бол ном уншаад суух хэрэгтэй тий. Хүмүүсээр уншуулаад сонсоод суунах гэхээр тийм хүн байсан шүү. Тэгсэн мөртөө тухайн нэг подкастаар цагаа ашиглаа тий. Өө ном уншаад суудаг хаа гэж ямар юм бэ? Яг да ачхүү Улгбек нь бол амар том эрдэмтэн байна шүү дээ. Хаанасаа гадна. Тэгээд тэгсэн мөртөө нөө мань хүн бол чи тэр Самарканд, Жэнд гэдэг тэр хотуудад бариулсан одоо юмнууд нь бол уран барилгын байх юм шиг байна. Энд одоо энэ дээр юу яасан бэлээ би одоо харуулах юм. Энэ бол одоо Самарканд төмөр хааны бариулж үлдээсэн. Энэ одоо урлагийн гайх юм шиг. Одоогийн Самарканд хот Узбекистан. Тий. Ийм урлагийн том бүтээл тэр үед барьж үлдээн. Энэ бол одоо барга тийм Италийн Ром хоттой тэнцэхэр тийм том гоё уран барилгуудыг ингэж барьж үлдээсэн байгаа юм л да. Одоо энэ Аксара гэдэг энэ балгасын ингэж сэргэж харуулж байгаа. Ийм одоо гоё одоо ийм ордон барьсан гэж. Одоо энэ байгаа нь энэ л дээ. Үлдэгдэл нь энэ. Аксара гэдэг чинь цагаан ордон гэсэн үг. Тэгээ Америкийнх биш юуных Узбекистанных. Ийм бас их сонир хүн байгаа. Одоо жишээлбэл Дундад Азийн их алдартай яруу найрагч Хафиз гэж нөхөр байсан. Шираз хотын хүн л дээ. Одоо Иран хэл юм да. Тэгээ тэр нөхөр нэг удаа шүлэглэхдээ Ширазын янхан эмэгтэй тухай шүлэг бичсэн юм байна л да. Би энэ хүүхний мөнгөний төлөө би Бухар Самаркандыг өгсөн ч яах вэ гэд шүлэг бичсэн юм байна. Тэгээд тэр нь явж байгаад Төмөр хаан сонсогдоод тэгээд Төмөр хааны хөргийг дуудаж авчираад өгдөгсгдгэж суулгаж байгаа. Чи юу нь яхахлаараа миний эзэнт гүрний одоо шигтгэе болсон хоёр хотыг нэг муу янхан хүүхний мөнгнээс өгдөг үлээ чи гэдгсэн чинь нөгөөх нь харин тэгэл би ийм өгөөмөр болохоор ингээ ядуу явж штэ. Миний өмсөн дээл мэлийг харалтаа гэжсэн. Нөгөөх нь инээ далдаад нөгөөдхий чи амийг өршөөгөөд өөрийнхөө өмсөжсэн хоргоо дээлийг шагнаад дахиж ийм шүлэг өчвэ чигээд явуулж исэн энэ төр гэд. Тэгэхээр мань хүн нэг тийм соёлд одоо соёл урлагийг дэмждэг одоо уран барилгыг их сонирхдаг ийм юу хүн байсан гэдэг нь тодорхойгоо энэ үед ч одоо маш их олон эрдэмтэд яруу найрагчид төрж гарсан л да. Тэгээд зүүн гарын байлтаа хийх гэж байгаа замдаа хотрорт хатгаад тусаад өнгөрсөн. Эсвэл бүр байлдж байгаад. Үгүй байлдж амжаагүй. Манай хүн чинь 1404 оны өвлийн ихэнх сард одоо 200 мянган зэрэгтэй хайр хөдөлгөж хятадыг чиглээд явсан. Тэгээд тэр жил нь их хүүтэн жил таараа. Тэгээд 1405 оны 2 дугаар сард юу яасан байгаа. Патриархтын орчим хатгаагаар нас орсон гэж. Тэгээд ер нь бол мань хүний тэр үед ч 1405 он гэхээр мань хүн чинь 1336 он төрсөн хүн штэ. Тэгэхээр 69-тэй 70 дөхөж яваа хүн байхгүй. Дундад 100-ны 70 дөхөж яваа хүн гэдэг бол 90 өвдөг нийсэн өвгөн байх хэвээр. Тэгэхэд одоо мань хүний бунхныг одоо ингээд нэгээд тэ шарлын судлаад үзсэн эрдэмтдийн дүгнэлт нэг ширхэг хорхоо эдсэн шүд байхгүй. Тэгээд энэ хүний биологийн нас бол 50 орчим насны хүн байна гэсэн. Ийм дүгнэлтийг хийсэн баг. Тэгэхээр энэ хүн бол үхэх яагаачгүй л байсан гэсэн үг л дээ. Хүчтэй, бэртэй ийм одоо хүн энэ хүн одоо хэсэг байсан бол ер нь тэгээд
бас хятадыг эзлээ Чингис хааны одоо байгуулсан гавьяаг давтах байсан байж магадгүй. Хэрвээ одоо Мин улсын тэр үеийн цэргийн одоо тогтолцоо эдрийг харах юм бол төмөр бол ороод Минг бол тараах байсан баг. Төмрийн эзэнт улс маш богино хугацаанд байсан. Тэгээд үлдээсэн бүс нутагт үлдээсэн өв гэж ер нь ямар юм бэ? Ер нь энэ хөөрө залгамжлагчаа бас бэлдэх юм. Чингис хаантай адилхан тийм бодлого явуулав юм. Гэхдээ яг өв талаас нь ярил хоёлаа ингээд энэ Аксарай, Самарканд, Бухар гэдэг гоё хотод байна тийм үү? Энэ хүн бол хөөрхий бас бүх амьдралынхаа туршид өөрийн династиг бий болгох гэж их чармайсан. Нэг Хорезмиг эзлээд Ханзадэ гэдэг одоо Хорезмын хааны охиныг аваад хүүдээ өгсөн гэд би түрүү ярьжсэн шүү дээ. Тэр хоёрын дундаас хүү төрөх юм бол тэр бол яг Алтан ургийн одоо хүү болоод энэ хүн яг Албисар хаан ширийн цохимог төмөр өөрөө чадахгүй гоо шүү дээ. Төмөр чинь нөгөө нэг Суур Гатмиш гэдэг нэг хуурамч хаан тавьчаад өөрөө эмир гэд яваад байгаа шүү дээ. Яг тэгвэл өөрөө Алтан ургийн хүн биш. Хүргэн гэхдээ Алтан ургийн хүн биш байхгүй. Иймэрхүү нөхцөл байдалтай байсан чинь Жахангир 21-тэй билүү нас орчдөг. Өвчнөр. Тэгээ ирсэн төмрийн өмнө асуудал тулгарч авах. За нэгдүгürt нөгөө Алтан ургийн хүүтэй болох асуудал мултраа. Хоёрдугаарт одоо тэгээд хэнийг залгамжлуулах вэ гэдэг. Тэгээд тэр чинь ингээд төмөрч их олон хатантай байсан л да. Тэгээд харж байгаад юу хийж байгаа. За тэгвэл гээд нөгөө хөрхий Ханзадэ гэдэг хатны чинь аваачаад 3 дахь хүүтэй Миран шахтаа өгчөж байгаа. Тэгээд тэр хоёрыг одоо ингээд суулгаад за тэндээс хүү төрвөл тэгээд нөгөө төмрийн том төлөвлөгөө биелэх гэдэг нь шүү дээ. Тэгсэн Миран шаханд уулын төмөртөө тоогдсны утгад гайгүй цэргийн жанжин байсан баг. Мань хүн бол бас баргийн жижиг олон хүүхэд олон ач мач байгаа. Хэнийж тоохгүй гадаг шүү дээ. Мухаммед султан гэж бас нэг ач хүн. Энэ хоёр ерөнхийдөө бас их боломжийн болж гарч ирсэн. Ялангуяа энэ энтгэрөө хийсэн аян дайны үед бол их гавь байгуулсан хоёр жанжин бол Миран шах, Мухаммед султан хоёр байхгүй. Гэхдээ Миран шах нь хүү учраас мань хүн Миран шахаа болгоно гэж хэлсэн чинь за бас нэг гай таарад Миран шах нь мориноос унаад толгоогоор одоо савж унсан гэж түүхэн дээр тэгээд тэрний дараа жаахан сэтгцэн юм гэхдээ болсон болтой юм шиг байна. Яг тэгвэл өөрийнхөө тэр харьяалж исэн нутаг мутагтай хүн амтаа хамаагүй цаацлаад орон байшингийн орж нураагаа тэгээд тэр чинь гой байшингууд нураагаад нөгөө төмөрчин барьдаг нөгөөх нь нураад гарвалж өгрөөд тэгээд сүүлдээ нөгөө Ханзадэ гэдэг хатан өөрөө төмөрт ирж гомдол мэдүүлж байгаа байхгүй болохоо байлаа цаан чинь гэдэг. Тэгээд ерөнхийдөө мань хүн зав Миран шахыг юу байхгүй хаан ширээ залгамжлуулахгүй гэхэд Мухаммед султан дээр гол анхаарлаа тавьж байгаа. Харин Ханзадэ Миран шах хоёрын дундаас нэг хүү төрсөн. Ер нь бол тэр сүүлд өөрхий төмөрт асуудал үүсгэнэ. За тэгээд Мухаммед султаныгаа хаан ширээгээ залгамжлуулна гэж байж исэн чинь нөгөө Турктэй дайн хийсэн гэсэн шүү дээ. Баязидтай. Тэр дайны үед одоо Мухаммед султан цэрэг өдөрж явж хагаад шархтаад нас орсон. За тэгээд нөгөө үлдсэн хүү ачнаар дундаасаа мань хүн харж агаад Пир Мухаммед гэдэг ачаа юу гэж үзэж байгаа. За энэ нэг арай дээр юм да. Бүр нөгөө Мухаммед султан шиг тийм мундаг цэргийн жанжин биш. Гэхдээ бас нэг яхва дээлийн мэлэд байлдаж яхад бас цэрэг өдөрдөж исэн бас нэг дарийн утаа өмнөлсөн нөхөр юм аа гэд. Тэгээ Пир Мухаммедыг хаан ширэнд суулгана гэд нөхөр шийдсэн байгаа. Энэ дээр тэр Пир Мухаммедийн гэхдээ энэ түүхэн зураг биш ээ. Юу н одоо ингээд төсөөлж сэргээсэн зураг. За энэ дээр төмрийн гаргасан шийдвэр дээр асуудал үүсэж байгаа. Пир Мухаммед гэдэг нь одоо энэ. За энэ Халил султан гэдэг нөгөө Ханзадэ буюу Чингисийн удмын хатнаас төрсэн охин. Энэ Халил султаныг бол хин одоо төмөр бол ер нь одоо тийм хаан ширээ залгамжлах одоо тийм юугүй гавьяатай этгээд биш гэж үзчихсэн байгаа. Энэ одоо
Пир Мухаммедыг төсөөлж зурсан. Энэ нөгөө Халил Султан гэдэг. Гэхдээ төмрийг нас оронгууд асуудал үүсэж байгаа. Яг тэгвэл Халил Султан чинь алтан ургах байхгүй. Мангар тэнийг байж болно. Гэхдээ алтан ург. Пир Мухаммед нь биш байхгүй. Ингээд нөгөө тэр хоёрын хооронд чинь маргалдаан үүсээд хоорондоо байлдаад за тэгээд сүүлдээ Халил Султан эхлээд Халил Султан ялаа дараа нь ялагдаад гэх мэтэр ингэжээтэл нь төмрийн хамгийн багхуу Шахрух хаан тэрийг бол төмөр өөрөө амьд байхдаа энэ хаан чилж чадахгүй энэ одоо ном эргүүлэхээс өөр мэдгүй амт ингээд тоодоггүй байсан чинь ингээд нөгөө дотоодын дан эхлэнгүүд тэр нөхөр чинь амбицтай болж эхэлж байгаа байхгүй. Энэний хүчин тэр нөгөө нэг алдартай одоо оронж улаг бэх гэж шүү дээ. Тэгээ энэ Шахрух чинь хоёулын гэж хаад нөгөө хоёр нь хоорондоо байлдаад хүч чадлан зулрангууд нь Шахрух гарч ирээд ингээд за ер нь тэгэл энэ үеэс эхлээд төмрийн эзэн тулс чинь 5-6 хуваагдаад устж алга болж байгаа. Тэгэхээр төмөр гэдэг хүн бол амар мундаг зөрөгтэй, амар мундаг авиастай, төмөр мэт одоо юу гэх юм хүсэл эрмэлзэлтэй, сахилгаттай ийм мундаг хүн байсан бол мань хүн 2 юм хийж чадаагүй. Эзэнт гүрний захиргааны тогтолцоо гэж юм гаргаж чадаагүй. Зөндөө олон улс эзэлсээ тэнд нэг одоо мангарыг явж хаан тавьчихдаг нөгөө мангар нь төмрийг явуудаг хүн жилийн дараа өгчдөг. Алтан ордонч тийм, Дээлийн султанд улсч тийм, туркч тийм. Хоёрдугаарт мань хүн династи үүсгэх гэж өөрийнхөө династиг үүсгэх гэсэн тэр төлөвлөгөө нь талаар болоод тэгээ эн чинь нөгөө нэг за энийгээч 50-аа энийгээч 50-аа гэлдэг тэр байж итэл ингээл үхэлэх тий гэмтэл өвчтэй болол ингээд явсаар байгаад мань хүнийг нас барах үед нь одоо нөгөө Пир Мухаммадыга хаан болгоно гэд өөрөө хэлсэн ч гэсэн тэрийнхээ хүч чадлыг бэхжүүл хэмжээгүй нас орсон учраас тэрэн дотор ингээд хоорондын тэмцэл өрнөд ингээд төмрийн улс бол баргал. За ерэн баргал хэдхэн жилийн дотор сөнөд алга болчихж байгаа юм да. За одоо эн чинь одоо ийм том эзэнт гүрэн ингээл агшаал явчихж байгаа байхгүй. Одоо Узбекистанчууд бол үндсэн хаанаараа гүрэн улс байгуулсан, улсын байгуулсан гэдэг үндслэлээр төмөр хаан шүтээд байна. Яг Узбекүүд тэгжилж байгаа. Гэхдээ төмөр бол өөрийгөө Узбек гэж үздэггүй байсан. Ер нь бол төмрийн удмын хин бэ штэ. Бабар хаан. Бабур их Монголын эзэнт гүрнийг байгуулсан. Тэр хүн чинь өөрийнхөө Бабур намаа гэдэг номонд муу харь элгийн Узбекүүд миний хотыг эзэллээ гэж бичээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол тэд нэр өөрснийг Узбек гэж үзэхгүй байсан баг. Бабар хаан чинь бол чи тэр их Монголын эзэнт улсын тухай дугаар дээр ирсэн. Энд чи өөрийгөө Монгол гэдэг штэ хөөе тэр номыг уншаач. Тэгээ бид нар ягаад энийг Монголыг тооцохгүй юм бэ гэж. Тэгэхээр тэд нэр өөрснийг тэгж үзчихсэн хүмүүс баг. Магадгүй тэд нар түрк хэлээр ярьдаг болсон байж болно. Мусульманы шашинд орсон байж болно. Өчнө олон монголчууд мусульманы шашинд орсон юм чинь тэр үед. Гэхдээ одоо Узбекүүд бол мусульманы шашинд орсон одоо хевчэг удмын одоо үндэстэн хүч шүү дээ. Нэг хэсэг ялангуяа 1990 оноос хойш Казах, Киргиз, Узбекс ялгаахгүй нь монголчуудаас тусдаа түүхтэй мэтэр нэлээд авирлаад тэгснэ одоо бол бас арай өөр байдалтай нэг гаралтай юм шиг байдал руу нэлээд идэвхтэйгүйгээ тааш байна. Энийг та судлаач юу гэж хардаг? Гэхдээ одоо түүхийг идэвхжүүлэх гэдэг бол ганцхан зорилготой шүү дээ. Түүнийг улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа. Тийм учраас одоо жишээлбэл одоо Оросын түүх судалт бол монголчууд гэж нэг амар тогшин харгас мангас нууд байсан гэдэг үзэл айгүй олон жил нэрхэж ирсэн. Одоо ер нь биш юм аа. Бид нэр чи ер нь алтан ордны өв залгамжлагч нар юм шүү дээ гэдэг үзэл суртал бий болж байна. Казахстан бол бүр алтан ордны ойг тэмдэглэж байна. Тэ? Зөрчийн ойг тэмдэглэж байна. Энэ чи юу гэсэн үг юм гэхэлэр энэ Казах гэдэг үндэстэн маань сүүлд үссэн гэдээ хоёул ярьж байгаа. Гэтэ одоо бид нар бол ийм дээр үе юм юутай шүү гэж угсаа гаралтай шүү гэж. Азербайджан чинь зэвсэгчнийх нь хүннүүгийн агаар тэмдэглэдэг байна.
Гэхдээ тэр чи яг одоо 2000 гарч ирсэн. Аттилагийн байгуулсан хүн гүрний үлдэгдэл чинь Кавказаар тархацсан байсан шүү дээ. Тэгэхдээ одоо Азербайджанд байгаа нөхдүүд нь хүн нарын үлдэгдэл мөн ч юм уу биш ч юм. Одоо бодвол тэгээд баяр маяраа тэмдэглэхдээ нэг үндэслэл судалгаа гаргаж харуулсан л байдаг байх л та. Ийм юмнууд их явж байна л да. Ер нь дундад Азийнхнаас нэг их тийм их Монголын түүх рүү өөрийгөө нэг холбож үздэггүй улсууд нь тажиаггүй. Бусдууд нь ер нь тэгээд холбож үзнэ. Тэрийн шалтгаантай. Яг гэвэл бусдууд нь ерөнхийдөө түрэг гаралтай нөхдүүд. Монголчуудын үед ингээ хольж чадхад бий болсон үндэстнүүд тажикууд нь Иранууд байхгүй. Персүүд. Тийм учраас тэд нар чи өөрснийгөө жоохон өөрөөр авч үзээд байна шүү дээ. Тийм нэг ялгаатай байдгийн. Зүгээр одоо тэгээд ингээ Чингис хаан бол Узбек байсан, Казах байсан гэдэг бол тэр бол улс төрийн зорилгод ашиглаж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. За өнөөдрийн сэдв өндөрлж байна. Та бас Монголын гэгдсэн түүх гээд 3 дахь дэвтрээ гаргасан байгаа. Энэ удаагийн цувралын онцлог юу вэ? Тий 2 дэвтэр гаргаад би ерөнхийдөө одоо бас нэлээд энэ түүхүүдийг нэлээд бичлээ гэж бодсон. Тэгсэн ингээд нөгөө энэ подкаст хийгээд эхэлсэн чинь хүмүүс үгүй энэ сэдв алга байна, тэр сэдв алга байна, тэр сэдв алга байна гэсээр яваад нэг харсан чинь бүтэн номны сэдв цуглардсан байсан. Тэгээд тэдрийг угаасаа бид нар подкаст хийхийн тулд судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр судалгаануудаа бүгдийг нэмэгдэж хагаад дахиад нэг бүтээл гаргасан. Энэ одоо уншигчдын гар дээр очиж байгаа. Тэгээд баг энэ өр зогсохооргүй шинжтэй юм байна. Сэдв зөндөлдөж чадах. Тэгээд судалгаа үргэлжлээд байгаа. Тийм болохоор бас цаашаа дахиад явах байхаа л гэж бодож байна. Та энэ контент бүтээгдэх амар бүтээг эхлээд Монголын гэгдсэн түүх гэдэг энэ подкастыг тэр номноос дэвтрээс санаа аваад эднээс сэдв байгаа явсан шүү дээ. Тэгсэн. Одоо бол ярьсан сэдвээ сайхан буцаагаад хөвлөд маа гэдэг ингээд тийм гэхдээ амар юм дөө та. Чи үтээр байж тээ үзэгчдийн өмнө хүлээж байгаа нэг хариуцлага байгаа байхгүй. Худлаа ярьж болохгүй шүү дээ. Хэрвээ хоёулаа сайн төмрийг шиг домог ярьж байгаа бол тэр энэ домог юм шүү гэж яагаад ярина тийм үү? Тэгэхдээ үндсэн түүхүүд чинь бүгд судалгаатай байх хэрэгтэй. Тийм учраас энэ одоо ингээд энэ хүний тухай яриач, тэр хүний тухай яриач гэхэлэр тэрий чинь үзэхийн тулд заавал их сурвалжуудаа тулгаж ном судраа сөхөж байгаа байхгүй. Тэгчихэд ном судраа сөхөд их сурвалжуудаа тулгаад ингээд байж хахад тэгвэл чи зүгээр ингээд нэг нэвтрүүлгийн текст бэлдэх биш. Нөгөө ишиллээ татаад ингээд тэгээд дараа нь тэрий чинь шинжлэх ухааны өгүүлэл болгочиход бол хялбарштай харьцангуй багцаах орно. Тийм учраас бас манай эхлээд номонд подкаст төрүүлдэг байсан бол одоо подкаст ном төрүүлээд эхэлсэн юм л байна. Тий. За үзэгчдээ энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.